За өглөө өдөр үдшийн мэндийг хүргье гэх мөндөд сонсогчдоо дугаарыг дуулан Спутник Монгол радио 92.5 спортын нэвтрүүлэг хэлэхэд бэлэн болсон байна. Голаза каст хэлэхэд бэлэн болсон байна. Эфир төлөгч миний би Улаанбаяр болон Миша эфирийн найруулагчаар чин зэрэг та бүхэнтэйгээ хамт ажиллаж байна. Энэ өдрийн мэндийг хүргье. За өдрийн мэнд. Өчтөр бас цаг жоохон дуцсан. Тэгсэн. Ер нь яг нөгөө лиг эхлээгүй байгаа бас нөгөө pre-season буюу улирлын өмнөх за янз бүрийн л одоо кап гэж нэрлэлтэй байгаа нэг юм тоглолтууд байдаг. Тэр тоглолтууд ерөөхдөө за яриадч байх юм юу байх вэ? Зүгээр нэг багуудын тоглолтын хэв маяг ямар шүү байх нь уу? Эсвэл улирал дөнгөтэй байх уугүй юу гэж одоо манай бөхөр яриад нэг заалны барилтаа гэж ярьдэн штэ. Нэг тиймэрхүү зүйлс ер нь хөлбөмбөгийн ертөнцөд явж байгаа. Тийм болохоор яг одоо юу гэдэг тэр нэг Emirates Cup гэж нэрлэнэ, Volkswagen Cup ч гэнэ, Volvo Cup ч гэнэ тэгэл тиймэрхүү юмнууд явдгаараа явж байна. Гэхдээ яг үндсэн улирал эхлэх болоогүй. Хамгийн ихнийх чинь одоо хэд хоногийн дараа байла PSG 2 тоглоно штэ. Aston Villa 2 тоглоно. Нөгөө супер цом дээр PSG Aston Villa-гийн тоглолт байгаа Super Cup финал. За тэгэл тэрний араас ер нь бол яа юм дөө тийм ээ. Тэг өнөөдрөөс ер нь эхэлж байгаа юм л та. Одоо Super Cup-ийн финал нь ингэж тоглогдоод за тэгээд араас нь тэгэл Community Shield тэгээд Premier League, Bundesliga, La Liga гэл ээлжээрээ ороод эхэлнэ. За тийм болохоор 8 удаа ерөөхдөө бол яри гэж бодож байна. За жоохон даваа ирэхээ эдэлдэгээрээ Bruno Guimaraes энэ зуны бас томоохон 8 удын нэг ер нь бол удаан яригдсан. За тэгээ бас тодорхой хэмжээний өртөг өндөртэй 75 сая фунтын үнэтэй ерөөхдөө шилжилт. За өөрийнхөө дургу тоглогчийг өөрийнхөө багт харах сайхан байна. Ньюкаслд дарахаар Бруно Гермарес шиг харахад дургу өрөөд байдаг байсан чи Арсеналын өмсгөлтэй харахад бол сайхан байна. За ер нь төвийн бүсэд томоохон өөрчлөлт авчрах ерөөхдөө шилжилт харагдаж байна. Английн одоо авраг болсон Арсенал яг ямар давуу талтай болохыг ерөөхдөө ингээд авчирсан. Нэг тоглогч авснараа Арсенал хагас хамгаалтын бүх шухмаа бол хүчрхжүүлж гэнэ гэж харна. Юу гэхээр Бруно Гимарашийн одоо эхлэлцүүлснээр одоо Арсенал хагас хамгаалтынхаа өргөн сонголт чанар. За тэгээ гол нь эн чинь нөгөө нэг Declan Rice айгуу том боломжийг гаргаад өгчөж байгаа. Тэсэр хатуучлыг нэгэн зэрэг нэмэгдүүлж. Одоогийн байдлаар хамгийн оновчтой бүрэлдэхүүн Zubimendi, Declan Rice, Martin Odegaard гэсэн гурвал байсан. Гэхдээ энэ гурван тоглогчийн дэлхийн аврах шалралтанд удаан тоглосон учраас шинэ улирлын бэлтгэлд нөлөөлөх нь жоохон тодорхой. Микел Мерино байж болж энэ Эбречи Эзенерийн хувьд ч гэсэн мөн адил. Гэхдээ эдгээр нөгөө байнгын гараанд гарч исэн тоглогч нар өөрсдөө биш. Эдегор Райс хоёр бол байн гарч ирсэн. За Эдегорын хувьд бол дэлхийн аврах шалралт эхлэхээс өмнө форма олж байсан ч өнгөрсөн улирлын турш гэмтэл бэртэлтэй. За бүр сайн ярих юм бол энэ зүүн Арсеналыг орхиж магадгүй багууд сонирхож эхэлсэн гэдэг зүйлийг ер нь ярьж ирсэн. За нэг талдаа бас Арсеналын фанатуудын хувьд бол Эдегорыг нөгөө нэг юм Озилийн нэг юм шинж чанартай байдаг шүү дээ. Довтлогоо сайн эхлүүлдэг. Гэхдээ нөгөө хамгаалтанд орж ирдэггүй ч юм уу. Нэг тиймэрхүү шинжтэй болчихоо гэдэг байдлаар жоохон хариуцлах гад явуулах гэдсэн тал байгаа. Гэхдээ саяны Норвегийн тоглолтын одоо шигшээ багийн араас бол ерөөхдөө форм олцсон байна гэж харсан. Тийм болохоор Эдегор бол явахгүй. Zubimendi улирлын төгсгөл баг амралтгүй тоглосноор суулж форм нь ерөөхдөө бол буурсан. За Zubimendi бас хэрвээ Мерино гимтээгүй байсан бол аврагуудын лигийн финал арай өөр зураглалтай байх байсан болов уу гэж бас хараад байгаа. За харин Райс оны эхнээс гойны арын шөрмөсний өвдөлтөд тоглосон бөгөөд дэлхийн аврах шалралт бас биеийн байдал Англи дасгалжуулагч Английн одоо дасгалжуулагч Томас Тухелийн шийдвэрт шууд нөлөөлж за Декланыг бол хүснээсээ илүү олон удаас хэлгэсэн ийм зүйл байна. За Бруно Гимарашийн хувьд бол хагас хамгаалтыг хүчрхжүүлэхэд бол төгс тохирох тоглогч. За Арсеналын тоглогчоор үндсэн бүрэлдэхүүнээсээ дутхааргүй төвчний хамгаалтын хагас хамгаалагч, төвийн хагас хамгаалагч, тэрч бүхэл довтлооны хагас хамгаалагчийн үүргийг тодорхой хэмжээнд гүйцэтгэж чадах тоглогчтой ингэ болчихж байгаа. Гимараш аргашаагаа бас сайн хамгаална. Дээрээс нь хамгаалагчаас одоо довтлооны хооронд орж ирж буй одоо энэ нөгөө холбоос бол хагас хамгаалтын шилжилтийг аягүй хурдан хийдэг. Тэгэхээр энэ ерөөхдөө өрсөлдөө нэмэгдэж тоглогчдын ачааллыг бас чигд хуваарлах боломж ерөөхдөө бол бүрдүүлж гин гэж харах боломжтой. За Бруногийн хувьд бол Арсеналын тоглолтын системд одоо Zubimendi болон Rice-ийн байрлалд хамгийн сайн ерөөхдөө бол тохирохоор ийм тоглогч байгаа. Өнгөрсөн улиралд энэ хоёр тоглогч тус бүр 4000 гаруй минут талбайд өнгөрүүлсэн. За Zubimendi 4292, Rice 4454 минут тоглосон. Тэгэхээр ачаал ерөөхдөө бол өндөртэй.
яг тэгж хүлээж авсан гэж харах боломжтой байна. Дээрээс нь бас нөгөө энэ тоглогчдын хит ачааллаас болж асуудалтай тулгарч ерөөхдөө байсан. За энэ талаар бол Арсеналын дасгалжуулагч Микел Артета энэ талаар за хоримтлагдсан ачааллыг ерөөхдөө бол харж байгаа, мэдж байгаа. Жишээлбэл Букайо Сака ч юм уу, Деклан Райс хоёр улирлын хугацаанд 130-аас олон тоглолтод оролцсон бол энэ байдал үргэлжлэл 3-4 дахь улирлд яг юу болох вэ? Ачаалал нэмэгдээд гэмтэл бэртэл гэдэг зүйл салхаа болж байна. Ер нь ийм тоглолтын хэв маягаас шалтгаалаад яагаад ч юм энэ авраг болох боломжтой улирал дээр Арсеналын тоглогч нар гэмтчихэд идэх. Улирлын ихэнд сайн байжгаад улирлын төгсөлж ер нь ингээ буудаг. Нодлон жил чинь яг Сакад гэжсэн тийм ээ. Тий. Яг гоё явжсэн чинь Сака бэртэл аваад тэгээд л бас жоохон эвдсэн шүү. Тэгүүрээс ингэж орж ирдэг зүйл ерөөхдөө бол багасаад за 3 улирал дараалж 2 дугаар байранд орсон ерөн шалтгаан бол бүрэлдэхүүний үед байдаг. Нөгөө сандал халагч цөөхм баг. Тий. Яг байгаагүй ш нөө Якоб Кивиор ч юм уу нөгөө янз бүрийн хагасууд байхгүй ш байгаа. Гарч ирээд нөгөө тооны харьцааг өөрчлөх боломжтой тийм тоглогч нь цөөхм баг. Тий. Одоо Сититэй харьцуулбал тий. Сититэй харьцуулбал нэг байрал дээр баг 4 хүн хоорондоо өрсөлдөг байхгүй. Одоо Махрес явангууд нь Мармуш гарч ирснээр Мармушийн хажуугаар бол сэлгээд Савиньоч орчих боломжтой байгаа. Бернардо Силвагийн Фоуден сольчин Фоуден ч бас жигүрлэг үгээд ороод ирчин. Гэтэ сэлгээнд сууж байгаа мөртлөө чанартай сэлгээнүүд. Тий, чанартай сэлгээ байгаа байхгүй. Тоглолтын үр дүн унгаахгүй, тоглолтын темпийг унгаахгүй тэр ботсон сансан одоо тэр нөгөө стратеги нь бас унгаахгүй байгаа байхгүй. Тий. Одоо манайд чинь яг Мартинелли гэдэг тоглогч бол бүрэн 90 минут гарч гүйхэхээс илүүтэйгээр Тросард бас 90 минут гарч гүйхгүй. Тэгэхээр энэ хоёр бол жигүүрээ яг тэр зүүн жигүүр дээр бол ингээд ачааллаа ингээд хуваагаад авчих боломжтой. Мартинелли гэмтчүүл яг жоохон хэцүү. Тросард 90 минут гэдэг утгаараа гэхдээ нэг тоглолтын 2 дугаар хагасаас авахуулаад Тросар ороод Мартинеллиг сэлгэж орж ирэхээр Тросарын тоглолтын хэв маяг ямар шүү. Нэг өөр тоглолтын маягийг өөрчилдөг. Гэхдээ тэр бол эерэг талаараа өөрчилдөг. Эсвэл Тросар тоглож байгаа Мартинелли гараад ирэнгүүт Мартинеллигийн тэр нэг хурдаар орж ирж буй зүүн жигүүрээс орж ирж буй яг тэр тоглолтын хэв маяг бас тодорхой хэмжээнд нөгөө багийг сонирн байдалд оруулдаг ч гэдэм үү. Нэг иймэрхүү байдлаар яг хоёр сэлгээгээр сэлгэнээс гарч ирдэг тоглогч байвал нэг ийм давуу талтай байж болоод байгаа. Гэтэл нөгөө үндсэн байрал дээр байн гардаг одоо Сака байжснаа Мадуэке орж ирдэг ч юм уу те. Энэ зүйл дээр эсвэл Даумэн орж ирдэг гингүүтээ Сакагийн левелинд байхад Мадуэке Даумэн доор байгаад байгаа байхгүй. Яг тэр нөгөө юуг нь барьж чадахгүй. За тэгээд ерөнхийдөө ийм байдал үргэлжлэл 3-4 дэх үйлрэл яг юу болох вэ? Ямар ч ачааллыг даадаг мангас болох арга олоогүй бол ийм зүйл ерөнхийдөө бол найдаж болохгүй. Тоглолт сэргэлтийн эцэс төгсгөлгүй мөчлөг тоглогчдод ерөнхийдөө бол муугаар нөлөөлдөг байгаа. Тэд зохиох ёсоор бэлтгэл хийж ерөнхийдөө бол чаддаггүй. Тэгэхээр би булчинд нь тогтмол бэлтгэл ерөнхийдөө бол хэрэгтэй. Зөвхөн тоглож сэргэлтэнд анхааруул чухал чанаруудаа алдаж эхэлдэг ингэснээр тамирчны хувьд сайжрахын төлөө биш гэмтэхгүй байхыг хичээж тоглодог болно гэсэн ийм л зүйлийг одоо хэн яриад байна л да. Микел Артетагийн хувьд бол ярьсан байгаа. Тэгэхээр хагас хамгаалтанд нэмж одоо сонголт бий болгосноор одоо бүр чухал зүйл нь 22 онд Ньюкасл шилжснээс хойш одоо Английн Премьер Лигийн ердөө 16-хан тоглолтыг Бруно бол үндсэн тэгсэн маа. Тэгэхээр 4 жилийн хугацаанд 16-хан тоглолтыг л үндсэн. Бусад зүйл дээр бол тоглосон л байгаа байхгүй. Тэгэхээр энэ зорилгот бол яг ингээд аваад үзэх юм бол нэгт ачааллыг хуваарлахад аюул тийм давгүй тоглож байна. Дээрээс нь заавал нөө бэртэл гэмтэлтэй ч юм уу нэг тийм янз бүрийн асуудалд ороод байдгүй. Яссаатай гэж хэлэх юм уу та. Одоо Педро шүү дээ. Тий. Тийм ээ. Тий. Испани тэгээд багтаа бол нэг ч тоглолт алгасаагүй хамгийн их тоглолт хийсэн нэг үлрэлт хамгийн их тоглолт хийсэн тийм тоглогч байсан шүү дээ. Тий. Бэртэн гэж юм баг байхгүй. Дандаа одоо 90 минут тоглодог. Тийм амар бас супер тоглогчтэй. Гой тоглогч байсан. Энэ айгүй тийм сайн чанартай. Юу гэхээр яг хөө тэр нэг сайн чанар гэдэг дээр хэрвээ Неймартай харьцуулбал арай өөр. Неймар ч юм уу Азар бас байна тий. Эдэн Азар ч бас Челсид орж ирээд амар супер байлаа. Гялалцлаа. Тэгээд Реалаар явлаа. Тэгээд бэртэлдүүдээс болоод ер нь бол тэгээд карьераа бараг дуусгасан лөө. Бэртэл авчиж байгаа. Тэгэнгүүтээ бэртэл авсан үед чинь нөгөө ковидын үе эхэлчихэж байгаа. Хязгаарлалтаа тэгэл нөгөө бэлтгэл хийхдээ гэртээ одоо гэмтэлтэй хүн одоо бэртэлтэй байгаа нөхцөлд бол одоо бэлтгэл хийх явцсан бол багасна, жин нэмэгдэнэ.
Тэгэл жин нэмэгдэл Эден Азарын хувьд ерөөхдөө тэгэл яг Челсигийн Эден Азар болоо Реал Мадридийн Эден Азар хоёрыг бол угаасаа харьцуулшгүй. Тийм шүү дээ. Хоёр шал өөр зүйл байгаа. Дээрээс нь бас нөгөө ийм сэтгэл зүйн доктортой байдал жоохон алдагддсан болов гэж бодсон шүү дээ. Одоо Эден Азарыг харахаар жоохон жин нэмээд эсвэл тоглож чадахгүй гэмтэлтэй. За тэгээд араас нь яг буцаад ирэнгүүт нь жоохон юу гэдэг формдоо байхгүй ингээ гараа нь гарахгүй байхаар чинь тэгэл жоохон сэтгэл зүйтэй холбоотой юм болов гэж боддог. Гэхдээ Эден Азарын юу надад сүүлийн үеэр ярьслахууд нь таалагдаад байгаа. Ганц хоёр ярьслахуудын сонсон гот хэрвээ би дасгалжуулагч болох юм бол ерөөсөө бити хамгаал гэж би нэг ч удаа хэлэхгүй. Довтлоо л 10 тэгээр хожигдчихсэн ч хамаагүй довтлоо гол оруулах гэж хэлнэ гэд айгуу тийм. Яг маань нарийн нар ярьж байгаа тийм ээ. Тэгээд бас нэг ярьжсэн шүү дээ. Та ягаад одоо л ер нь бол таны үеийн хүмүүс бас тоглож байгаа шүү дээ гэсэн чинь надад тоглох шаардлага байхгүй би угаасаа мөнгөтэй гэж ярьж байна. Гэр бүлэрийн хөл бөмбөгчин гэдэг баг шүү. Тийм баг шүү. Аав нь ээж нь тэгээ өөрөө хөл бөмбөгчин тэгэнгүүтээ нөгөө дүүн Торгон Хазар гэж байсан шүү дээ. Тийм Торгон Хазар. Нэг хальт бас нэг гарч ирэл. Тэгэл ахыхаа нэрийн зүүсээр аалтыг дууссан да. Бэлгийн шигшээдээ дуудагдахын үед дуудагдчихсэн. За тэгээд Боруссия Дортмунд дээр хамаагүй гялалцсан байх гэж санаж байна. Тийм. Челсигийн академид байсан, Челсигийн залуучуудын багт тоглож ирсэн нэг тим тоглогч байгаа. Гэр бүлээр л нэг юм хөл бөмбөгийн л угшилтай хөл бөмбөгээр амьсгалсан. Тийм хүсэл байна л да. Цагаан сараар ингээ очичингуудаа гэдэг. Бэлэг тэргээ цагаан сар гэж байдаг бол гэдэг. Хамгийн эхлээд азартай. Аюул бол одоо 90 бэрэл явдаг үү? 90 бэрэл одоо тэгээд лазартай бас золох баг та. Тэгээд бас яг тэгж ингэж дайлирсных нь хажуугаар нөгөө Куртогийн гэр бүлчээр нь волейболын шигшээвэ гэдэг шүү дээ. Тийм баха. Аав ээж нь волейболын тамирчид. Тэгээд үгүй тэгэхээр нь бодохгүй. Тэгээд ер нь хаалгач дундаас тийм урт гар хөлтэй хаалгач. За Эден Вандерсараас хойш би санахгүй байна. Тийм шүү дээ. Тий. Ховор шүү дээ бас. Маш өндөр тийм. Зүгээр хаалан дээр таргуулын завхал ч юм уу янз бүрийн хаалан дээр зүгээр хоёр гараа ингэ дэлгэхэд бараг хаалан ингэ хурж байгаа юм шиг. Тэгсэн мөртлөө тэгээд юу сайтай реакц сайтай. Тэгээ яг реакц сайтай хурдан үсэрдэг тийм болохоор л одоо дэлхийн хэмжээний супер хаалгач ба штэ. Йоо Куртуаг анх тэр Атлетик уулын Челсид байжгаад Атлетикаар нөө зээлэр явсан штэ. Тэгээ зээлэр явчихад нөө буцаж ирдэг. Тэр жил нөө Мориньогийн Челси авраг авдаг тэр ёо манайхтай тоглож байгаа байхгүй юу? Челситэй тоглож байгаа. Хаалга руу зохиод идэг. Яаж хийж байгаа л хаачаад идэг. Тэр жилийн хоёр ядаргаатай хаалгач идэг үсэ. Тибо Куртуа, Давид Дихе гэж хоёр. Дихе сайн. Ёо бүр нэр цөл зохиод ордгоо. Тэгээд арайч энэ хоёрын нэг учрыг нь болоод ядчихсан чи Хуголорээс нөгөө класс хамгаалагч болж орж ирээд ёо тэр нэг хэдэн жил зүгээр хар дарсан зүүд энэ гурван багтаа таарах гэж. Тэгэхээр бас яг нэг тийм бас өндөр биш ч гэсэн ер нь бол юу сайтай реакц амар сайтай. Тий, реакц сайтай. Тэр чинь яг нөгөө Манчестер Юнайтед руу явхад нь яг тухайн үед Вандерсарын араас ерөөхдөө хэнийг авах вэ гэсэн зүйл байсан байдаг. Тэгэхэд Мануэль Нойер Шальке дээр тоглодог байсан. Баяранд очиагүй байсан үе. Тэгэд Нойер руу Дихе яв гэж Фергюсон сонголт хийхийн алдад дээр хаалгачдын дасгалжуулагч нь Юнайтедийн юу яасан бэлээ. Дихе цаашаа хөгжих боломжтой. Нойер угаасаа тэгэл Баярн руу угаасаа нөгөө Германы нэг юм хөдөлгөөн байдаг шүү дээ. Боруссия Шальке дээр одуулангуудаа Баярнд очиод тэгээ Баярнд одуулж чадахгүй бол буцаад нөгөө клубүүд дээр явдаг ч юм уу. Тиймэрхүү зураглал харсан гэдэг утгаараа Дихег сонгосон. Тэр сонголт нь ч бас зөв байсан. Тэгээ Юнайтедийн хувьд бол зөв сонголт байсан гэж харж байгаа. Магадгүй Нойер яг бас мэдээж дэлхийн хэмжээнд одоо бол номер 1 шүү дээ. Одоо ч гэсэн ер нь л байгаа. За тэгээд яг Манчестер Юнайтедийн тоглолтын тэр бас хэм маяг нь орох хэцүү. Ер нь бол Герман бол яг тэнцэн ингээд хамгаалт шугамаараа хамгаалдаг ч юм уу яг ингээд бие бинийгээ ойлгох шаардлага өөр байгаа. Тийм ээ. Юун дээр бол Манчестер Юнайтед бол бас хэцүү шүү дээ. Манайх нь бол мянга сайн тоглолоо ч гэсэн бас нэг хэцүү байхгүй. Олон нөгөө Нойер ч яг хөлбөмбөг дээр одоо Леви Яшин анх нөгөө хаалгач
чи нөгөө нэг юм юуг гаргаж ирсэн, ховсголыг гаргаж ирсэн гэдгээр нөгөө нэг булангаас ирсэн цохилтыг нөгөө хатгаж гаргадаг. Тэр чинь Leviathan-аас гарч ирсэн шин дүрм. Тэгэнгүүтээ Нойр болоод ирэнгүүт хаалгач гэдэг чинь зөвхөн бөмбөг барьж авдаг тоглогч биш. Дээрээс нь тоглолтыг бас удирдах болох юм аа. Арын гүнээс нь одоо холын пассар ч юм уу дамжуулаад ч юм уу эсвэл нөгөө тасраад гүгээд гарч ирсэн байгаа тоглогчийн урдаас одоо юу гэдэг саад болох гэх мэт. Тэрэн дээр ганц алдсан 2018 оны дэлхийн аварга дээр Солонгос дээр л алдсан байдیں۔ Өөр алд. Тэгээд Шальке Интер Милан тоглож байхад Златан биш Станкович, Диан Станкович тэр нөгөө юуны 16-гийн тэднээс нэг гойддаг уу? 16-гийн толгоогоор нэг гаргадаг тий. Толгоогоор мөргөж ажилласан чинь талбайн голоосны гойддаг. Диан Станкович. Станкович үү тэр чинь. Тэр чинь Златан гэж бододсон чинь. Гү. Тэр Станкович байсан. Тэгэж нэг 2 алдсан байдیں۔ Тэгээд за Нойр шиг хүлээрээ тоглодог хаалгач бол бас баг байхгүй шүү дээ. Надаа хамгийн төгсөн энэ Бразилийн Эдерсон байх гэж би хардсан шүү дээ. Үгүй хэн бэ? Барселонагийн Валдес л. Виктор Валдес. Тий. Жилчин бол амар шүү дээ. Тий. Одоо зүгээр зааланд хөлбөмбөг тоглолт шүү дээ. Нөгөө тоглогч нарын хажууд бол алдаг байхгүй. Би нэг тоглолтод авчаад хаалгач гэж бас ямар амар юм бэ гэж бодсон. Яг хөлөөрөө тоглодог. Одоо нөгөө Карпин багта Спартак дасалжуулагч хийж байхдаа дандаа бас нэг хаалгачийг авдаг гэсэн байхгүй юу? Тэр нөгөө хөлөөрөө хурдан дараагийн үйлдэл хийх боломжтой гэж тэрийг дандаа оруулдаг гэсэн. Нэг 2 хаалгачтай би одоо нэрийг бүр мартчих. Тэгэд нэг нь бол реакц сайтай, ер нь хаалгач сайтай. Нөгөө нь Максименко байхгүй юу? Одоо яг байгаа Максименко. Тэр чинь дөнгөж орж ирж исэн залуу хүүхэд байгаа гэсэн байхгүй юу? Гэтэ тэрийг тавьдаг гэсэн. Тэр тавилаа гэдэг тэр нөгөө хөл сайтай. Пас дамжуулдаг. Ер нь бол холын болон одоо энэ ойрын тийм дамжуулалт өгөх боломжтой гэж оруулдаг гэсэн байна. Тэгээ тэрнээс болоод ер нь бол бас хэд бөмбөгөд дуршлахгүй хаалгаж болохоор одоо холын цогцол ч юм уу эсвэл янз бүрийн юмнаас алдчихсан. Бас тэрийг бас зөндөө шүмжижсэн. Тэгэхээр одоо нөгөө Карпин ч өөрөө Европ тоглож ирсэн юм тийм ээ. Яг нөгөө Европ школыг ингээд бас ингээд тэнцэнэ нэвтрүүлэх гэдэг үзээд байгаа байхгүй юу? Ер нь Испани юутай үстэй Сошедадад байсан шүү дээ. Сошедад тоглож ирснээр нь би санаж байгаа. За буцаад Гимареш руу орох юм бол энэ одоо 16 тоглолт үндсэн гэдээ дуусчихж байгаа. Гимареш зөвхөн үндсэн тоглогчдын ачааллыг бууруулах нэг юм нэмэлт ч юм уу сэлгээний тоглогч гэхээс илүү тэгэхээр үндсэн бүрэлдэхүүний төлөө яг ингээд бодит өрсөлдөөн бий болгоно гэхээр одоо бол яг энэ зүйл дээр юу ярих гэдэг нь нөхөр Зубименди гэдэг тоглогч яг байх уугүй юу гэдэг асуудал. Наад жараа ярьж байгаа тийм ээ. Тий. Челси сонирхож байгаа. Тэгээд юу яатсан болохоор нөгөө Родри чинь ягч Барса дээр очиагүй байгаа. Реал Мадрид баг үгүй болцсон гэдэг утгаараа Реал Мадридийнхэн Зубимендиг бас сонирхож байгаа гэсэн зүйлийг яриад эхэллээ. Тэгвэл одоо Зубимендиг бас ингээд аваж байхгүй явуулах уу энэ үлрэл гэдэг зүйл. За ер нь аль ч хөлбөр байсан Арсеналч ер нь ашигтай. Хамгийн багадаа тэр олон талын тоглолтыг ачаар багийн одоо босод тоглогчдын ачааллыг хуваалцсан. За хамгийн сайн хөлбөрт үндсэн бүрэлдэхүүн багт одоо хагас хамгаалтын одоо юу бий бол өрсөлдөөн бий болно гэж. Сайн Ньюкасл бол дасгалжуулагч нь ажиллаа өгсөн Эди Хауи одоо Борнмутын дасгалжуулагч байсан. Ер нь нэлээд залуу гоё дасгалжуулагч надад харагдчихсэн. Эди Хауи бол Ньюкаслыг одоо Сауди Арабийн манайхаар нөгөө үндэсний баялагын сангийн мөнгөөр худалдаж авсан баг байгаа шүү дээ. Ньюкасл ерөөдөө Эди Хаугийн удирдлагын дор тэр тоглож байхдаа одоо үүрэг төгс ерөөхдөө бэлтгэгдсэн тоглож байгаа байхгүй. Хагас хамгаалтын онцлог нь тоглогчдын үүргийг байнга солиход ерөөхдөө бол оршдог. Бруно, Сандро, Тонали, Жоулинтон гэсэн галзуу нөхдүүд хагас хамгаалтын гурвчны хамгийн арын болон хамгийн урд байрал аль алинд нь шилжиж тоглождог. Тэгэхээр энэ систем Бруногийн олон талыг ингэж харуулж байгаа. Тэгэхээр гүнээс тоглолтын хэмнэлийг бас удирдахдаг. Тэгэхээр Райсийн одоо хийдэг орон зайг ингэж нөхөх боломжтой. Тэгээ дээрээс нь бөмбөгийг урагшуулж чаддаг. Тэгэхээр Мартин Одигарын одоо хөдөлгөөнд дээр бас оролцох боломжтой. Тэгээ талбайн 3-1 хамгаалтыг задлах дамжуулалт хийж бүр торгуулийн талбаар руу товтлохонд оролцож чаддаг. Тэгэхээр бүр нэг тийм хитрхи универсал бокс to бокс хагас хамгаалагч тэгж байна. Байгаад. Одоо энэ ингээд бас BBC дээр ингэж гарч байна. Манчестер Юнайтед ер нь бол хагас хамгаалал, Лестерийн хагас хамгаалагч Луис Пежиг авах сонирхолтой байна. 18 настай. Тэгэхээр тэрийг бас Арсенал бас Астон Вилла сонирхож байна гэсэн
Мэдээлэл явуулна. Астон Вилла одоо болно шүү дээ энэ жил. Бүр арай л их юм авлаа шүү дээ. Бүр гүн нэр. Талахсан болно шүү дээ одоо. Үгүй манайх авчаад гэхэд тэр Луис Пежи гэдэг юм. Бруно Гимареш ганцлах айгуу тоглож байгаа. Тэгээ гэж болно шүү дээ. Астон Вилла одоо болно. Энэ юу муугаас авахуулаад хэнийг авцсан байлоо? Гарначог авцсан байлоо Астон Вилла чинь. Тэ Гарначо байгаа тийм ээ. Тий шүү дээ Гарначо байгаа. Одоо тэгэл бид нар хаосгдаг. Бүр энэ Астон Вилла бол энэ 108-аар бол сайн байна уу? Үнэхээр том 8-уудыг хийчлээ. Тэгээд нэг юм дундаж багийн гэхээсээ илүүтэйгээр зэмүүл юу болчлоо л доо, том л хэмжээний баг болчлоо л доо. Ер нь бол угаасаа Европагийн авраг. Тэгээд нөгөө юу штэ Унай Эмери нөгөө нэг Вил гэсэн дөрөв үсэгтэл багийг нэлээд сайн дасгалжуулдаг. Одоо Севилья, Виларреал, Астон Вилла гэдэг. Одоо бас Фабрицо Романо. За Фенербахче шинэ бас гэрээ Наполиэр явуулсан байна нэ. Ромело Лукаку бас авсан болтой байна. Лукаку харин тийм яригдчихсэн. Лукаку хэрвээ явчих юм бол нэг гоё манайхтай холбож ярих бол манайх Габриэл Жезусыг ингэж явуулчмаар байгаа байхгүй Наполи руу. Тийшээ явуулж байгаа шүү дээ. Тий. Ингэж юу яаж болох гээд байна л та. Ингэж нөгөө бас нөгөө тэр financial fair play гэж ярьдаг тийм ээ. Тэрнийхээ юугаа бас барьчих гад байна. Хоёр бас Наполи бол хоёр тоглогч авал барьна гэж байхгүй. Лукаку тэгээд Жессик хамтдаа байлна гэж мөнгөний өвч гисэн санхүүгийн өвч гисэн бас хэцүү байгаа тийм ээ. Тий, тэгээд хоёр өөр төрлийн тоглогч байгаа болохоор аль хүнд нь тааруулж тактик боловсруулна гэхээр бас хэцүү байна. Одоо хоёр тоглогчтой одоо 4-4-2 ч юм уу тийм тактик гэж. За яг хуу сая дэлхийн аваргаар нөгөө юу харагдлаа. Аргентины шиг баг 4-4-2 гэж гарч ирж байгаа. Гэхдээ тэр чин тоглолтын явцтай бол задраад 3-5 болж байгаа. Тэгээд янз бүр болж байгаа шүү дээ. Тэгээд ороод ирэх болохоор яг нэг юм хоёр тоглогчтой гардаг зүйл ховор болцсон л доо. Тийм. Яг хуу нөгөө юуны үеийн гоё. Одоо AC Milan-ы нөгөө Дон Карло Анчелоттигийн үед дасгалжуулж ирсэн үе одоо 4-4-2 бол үнэхээр класс байсан. Тухайн үеийн бас хөлбөмбөгийн хувьд бол яг хуу энэ дээр би нөгөө хинтээ санал нэгдээд байдаг шүү дээ. Патрис Евратай. Пеп Гвардиола гарч ирснээс хойш энэ хөлбөмбөг гэдэг зүйлийг алаа хийцэн гэдэг. Тэгсэн. Бас тийм байгаа. Бүр яг нэг юм бөмбөг эзэмшдэг ч юм уу те, эсвэл нэг юм 4-3-3-аас ингээ 4-2-3-1 эсвэл тэрнээсээ нөгөө 3-4-3 гэж ингээ нөгөө задардаг ийм схем рүү оролцсон. Тэгээд яг нөгөө тоглогчийн хувийн ур чадвар ч гэдэг юм уу. Одоо Жак Грилиш гэж жигүүр дээр галзуу тоглогч байж байгаад Манчестер Ситид очоод ер нь бол ингээд хайрцаглагдсан. Яг нэг тийм гоё тоглогчийн одоо уран тоглолт бараг харагдахаа байж байгаа байхгүй. Хэрвээ Пеп Гвардиолагийн яг нөгөө эхэлж байгаа үед Роналдиньо ч юм уу одоо нөгөө нэг юм жигүүр мигүүр дээр гой үзүүлдэг байсан Зинедин Зидан за байж хагас дээр байж болж гин. Эсвэл одоо энэ юу эднэр одоо тэр тухайн нөгөө нэг юм гой үзүүлэгчтэй үзүүлэлтэд тоглогч нар Рабиньо ч юм уу тийм ээ. Өөрийгөө яг гаргаж ирэх боломжгүй болчоод тэгээд яг тэр нөгөө нэг бас улсын хөлбөмбөгчийн ялгаатай байгаа шүү дээ. Яг нь лиг ялгаатай гэж ярьдаг л да. Английн хитрхи одоо пейс буюу гүйлт ихтэй, Итали болоод тэрэнгүүд хамгаалт сайтай, Испани болоод тэрэнгүүд илүү үзүүштэй гэж юм уу. Ингэж ярьж байгаа мөртлөө бүгдээрээ нэг юм ижилхэн болцсон. Тэгэхээр тийм болохоор нөгөө англи нөгөө гүйлттэй юутай болохоор гэрэл шиг яг тийм хайрцанд оруулах гэдэг байгаа байхгүй. Харин тийм. Тэгээд энэ жоохон нэг юм болцсон гэдэг утгаараа надад бол уул нь нэг юм 4-4-2-оор хэрвээ юу үзчихсэн бол Наполи үзээд ингээд гоё явсан бол мэдхгүй гинт одоо юу гэдэг нэг юм тактик нь таарад ч гэдэм өсгөл ямар нэгэн зүйлийг ингэж эвдэж гарч ирвэл бас гоё л үзэгдэл болно л доо. Грилич нь бол манай Манчестер Юнайтед бас яг Юнайтед Сити гэж ярьж ирсэн санаж байна. Гэсэн чинь Сити орсон чинь тэгээ бүгд за шодрог болсон ч бүүнэр. Гэтэ ер нь бол яг тоглогчийг бол надад бол нэг таалагддаг юм. Яг хүний хувьд одоо тэр нөгөө баяр маяраа тэмдэглэж байгаа надад бол таалагддаг. Яг бол тэр чинь хүн л юм чинь тийм үү? Одоо мэдээж хөлбөмбөг одоо хүмүүст гаднаас харахад бол амар гоё эднэр ингээд амар баян хөлбөмбөг тоглоол ийштэйшээ гээл одоо дэлхийн олонний танилуул гэж ярьж байгаа коктейл шейк хийж уугаалаа. Тэгж боддог байхгүй тий. А яг ясам дээр эдгээр чинь өдөрт хэдэн удаа бэлтгэл хийдэг
Өдөрт хэдэн километр эргүүдэг. Тэр кардио дасгалууд ямар байдгийг, бөмбөгтэй дасгалууд ямар байдгийг тэгээд давхар тактикийн хичээлгээд бас зүгээр сууж юм боловсруулдаг. Тийм ээ. Тэгээд хоолны дэглэм байранд маш хэцүү юм стресстэй ер нь бол амьдарч байгаа ш. Тэгээд 7 хоногт ер нь дунджаар нэг 2 тоглолт хийдэг тийм ээ. 7 хоногт дунджаар нэг 2 тоглолт хийн. Үлрэлээс бас шалтгаалаад 2-аас бүр 3 тоглолт хаяа бол хийдэг тийм ээ. Тэгэхээр маш их ачаал авдаг. Тэгээд тамирчны угаасаа яг тамирчны насчлал бол богинохон байдаг. Тийм ээ. Одоо сүүлийн үед харин бас нэг хэдэн жилүүд жоохон ингээд уртсгаад байх шиг байна. Манай одоо Роналдо, Месси, Модрич ах нарыг харах юм бол хоол хүнсэндээ илүү анхаардаг. Тэгээд амьдралын хэв маяг бас нэлээд нөлөөлж ах шиг байна лээ. Одоо тэр нэг 90-ад оны Премьер Лиг бол одоогийн Премьер Лигийг харьцуулангууд одоо манай Хайбери стадион биш үү? Арсеналын Хайбери стадион дотор пабтай байсан шүү дээ. Тоглогч нар нь тоглолтыг эхлэхийн өмнө тэр паб руу орж 3 паянт туучаад тэгээд зарим нөхцөл төр халамцуу гардаг байсан тохиолдол байж хахад Арсен Венгер ирэнгүүтээ тэр пабыг гаргасан байт. Тийм. Юунд дээр одоо Спартак дээр Романов тий зүгээр хөлбөмбөгийн талбай дээр яг нөгөө сэдгэний дээр сандал дээр сууж байхдаа тамхиа татдаг ч юм уу тийм ээ. Тийм бүр бас алдартай байсан шүү дээ тамхиа зуугаад яадаг. Тэгэхээр тухайн үеийн хөлбөмбөг одооны хөлбөмбөг бол харьцуулшгүй болсон байгаа. За байнгын биений бэлтгэл байнгын тэр одоо нөгөө энэ хүч байж ижил ер нь бол одоо хөлбөмбөгт 1000 тийм супер скилтэй байх шаардлага байхгүй. Ер нь бол тогтмол юм уу? Тогтмол стамина сайтай тийм хүн байхад бол ер нь бол хангалттай байгаа таахгүй. Тийм ээ. Одоо жишээлбэл юм бол одоо Коня гэж харалтаа. Нэг амар тийм дотлоо тийм скил юм байхгүй. Тэгсэн мэтлөө биений хүч сайтай тэгээд тийм байгаа. Одоо Хааланд тийм хамгийн наадсан чих Хааланд л байгаа. Тэр бол өстой чөлөө шүү дээ. Хааланд бол одоо зүүн үл нь бол бүр нэр бурхны үл байгаа. За тэгээд өөрийн бие бэлтгэл ямар байгаа л тийм ээ. Өндөр хурдан. Тэгэхээр яг амар скил бол нэх байх. Тэр том биетэй амтан тийм хурдан гүйж ин гэдэг нь өөрөө амар хүч байгаа байхгүй. Тийм. Хэрвээ одоо тийм өндөр биет өндөр томох биерхүү хүн хурдан гүйж ин гэх юм бол за яг хуу Драгба биеийн бэлтэр сайтай байсан ч гэсэн тасарч гүйдэг бол би санахгүй байна. Тий. Златан бол бас тэгэж нөгөө тасархаа урагшаад одоо юу гэдэг хурдтай гүйж орж ирж байгаа гэж би бол санахгүй байна. Яг Анри л байна тийм ээ. Анри өндөр ихтэй өөрөө угаасаа туйхан. Тий, туйхан болохоор бас гайгүй. Тийм болохоор нөгөө хурдтай л явж ил байгаа юм л та. Тэгээд нөгөө Грилиш шиг ярьсан дээр Манчестер Сити аврагалдсан штэ. Юун дээр аврагуудын лиг дээр авраг болчоод нөгөө CBS-ийнхэнтэй ярьцлага хийжсэн чинь Грилиш Терри Анри дээр очсноо яг нөгөө чиний зүүн жигүүр чиний яг хамгийн шилдэг байрлал байсан биз дээ гэдэг эхлээд асуусан чинь хаасаагүй байсан штэ гэл нэг инээдэн болж байгаа. Дараа нь тэгснэ за яг зүүн жигүүр дээр тоглолдог байсан бол яг одоогийн цагт Кайл Волкертэй нэг эсрэг нэг хийвэл яг одоо нөгөө давж гарч чадах уу хамгаалтыг нэвдэж чадах уу гэсэн чинь Анри харж наа чи марг асуудал шээ. Өдөр болгон гэж. Тухайн тань нөгөө хэлээд штэ. Тэр жигүүрийн тоглолтууд ямар байдаг гэсэн л Вингер гэсэн бөмбөгөө авлаа туулаа кросс хайдаг ч юм уу тийм ээ. Одоо ингээд харахаар бөмбөгөө авлаа буцаад голын шугам руу эсвэл хойшоо шугам руу явуулж байгаа. Ер нь бол яг нөгөө Морини орж ирснээс хойш яг энэ ал болж байгаа байхгүй. Тухайн чинь Челсид нөгөө Фил Прайс гэж нэг амар залуу байдаг гэсэн тийм ээ. Яаж гүдэг байлаа. Тэгээ тэрний тэр тоглолт нь байхгүй болсон. За Гимаришийн талаар бас нэлийн дэлгэрэнгүй ярьж та бүхэнд өргөлээ. Дараагийн маргаашин дугаар дээр ерөөхдөө сери 11 орчоод тэгээд ер нь тий Астон Вилла PSG гэх юм биш үү. За энэ хүрээнд спорт подкаст бол өндөрлөж байна. Тэгээд маргааш бол түр баяр та.